Гудалт муур. Нэгэн цагт 3 хүүтэй ядуу тэрэмчин байжээ. Он жилүүд өнгөрсөөр тэрэмчин нас барж, ардаа зүхэн тэрэм, илжиг, миг муурд үлдээжээ. Том хүү тэрэмд нь эзэн сууж, дундх нь илжийг унаад явчихв. Харин отхон хүүд муур фанагдав. "За яах вэ?" гэж отхон хүү хэлв. "Энэ муурыг алж идээд үсээр нь бэлий хий. Тэгээд надад энэ дэлхийд юу ч үлдэхгүй, үлсэж өгөхөндэ." Муур эзнийхээ ингэж гомдлож байгааг сонссон ч сонсоогүй мэд дүрсгэв. Харин ч нухацтай царай гаргана. "Битгий тэгж гуниг л эзэн минь. Надад ердөө нэг уут, бас нэг хос хутал өгчих. Тэгвэл чи намайг тийм ч муу үг биш гэдгийг ойлгоно" гэжээ. Муурны эзэн түүнийг өмнө нь хулгана. Харах барихтаа элдв овжин арга хэрэгэлдлийг олонтаа харж байсан тул бодож үзээд муур үнэхээр тосож магадгүй гэж итгэв. Ингээд муурандаа уутаа өгч, үлдсэн сүүрчийн мөнгөөрөө түнд зориулж сайхан гутал хийлгэжээ. Муур гутлаа өмсөөд үнэхээр сүрлэг харагдав. Уутаа хүзүүндээ зүүж, амийг нь 2 урд хөлөөрөө барин олон туулайтай нэгэн нүхний дэргэд очиод хөвтлээ. Уутандаа хивэг, эрдэн шиш хийчээд, үхсэн мэд сунан хөвтөж, ертөнцийн залмихийг мэдэхгүй залуу туулайнууд ирхий хүлээв. Удалгүй нэгэн булчингүй тэнэгхэн залуу туулай уут руу нүсрэм ормогдсон. Муур даруй амийг нь боож барьж авчээ. Олзондоо ихэд бахархсан муур түүнийг аваад ордонд очиж хаантай уулзахыг хүсв. Түүнийг хааны өрөөнд оруулж муур гүн яслаад, "Эрхэм дээдэс минь. Миний эрхэм ноён Карабаси маркиз таны дээдсийн өмнө мэндчигж, ан авийн гадраасаа барьсан туулайг танд өргөн барихыг тушаасан юм" гэж хэлжээ. "Эзэндээ дамжуул би талархаж байна. Надад маш их таалагдлаа" гэж хаан хэлв. Дараа нь муур нэгэн удаа эрдэн шишийн талбайд очиж уутаа нээчгээд нуугдан суув. 2 ятуу гүйж орж ирмэгц уутны амийг боож тэднийг барьжээ. Өмхийн адил хаан давиачиж бэлэглэв. Хаан ятууны бэллийгч мөн баяртайгаа хүлээн авч муурд ундаа авах мөнгө өгчээ. Ийхүү муур 2-3 сарын турш байнга хаанд бэлэг авчирч бүгдийг нь өөрийн эзэн Карабаси маркизийн нэрээр өгдөг байв. Нэгэн өдөр муур ордонд байхдаа хаан үзэгсэлэн тохиныхоо хамт голын эргээр тэрэг хөдөглөн зугаалах гэж байгааг сонсов. Тэгээд муур эзэндээ "Хэрвээ миний зөвлөгөөг дагвал чиний аз жаргал баттай боллоо. Чи миний зааж өгсөн газар голд орж усаар биеэ угаачих. Үлдснийг нь надад даатга" гэжээ. Тэрэмчний хүү учийг нь ойлголгүй муурын хийснээр хийв. Тэр усанд орж байтал хаан тэрэгтэйгээ өнгөрч явлаа. Тэр үед муур чангаар хашгирч Туслаарай. Миний ноён Карабаси маркиз живж байна" гэж орилов. Хаан тэрэгний цонхоор толгоогоо гаргахад өмнө нь ангийн сайхан бэлэг авчирж байсан муурыг танив. Тэгээд даруй харуулуудаа маркизыг авар гэж тушаав. Харуулууд маркизыг голоос гаргаж байхад муур хаанд очиод "Миний эзэн усанд орж байтал дээрэмжид ирээд хувцсыг нь аваад явчихлаа. Тэр хулгаач гэж чангаар хашгирсан ч бос болсонгүй" гэж хэлв. Үнэн дээр муур хувцсыг нь том чулууны доор нуугаад байжээ. Хаан даруй хувцас хариуцсан албатуудад "Миний хамгийн гоё хувцас Карабаси маркизэд агчирч өг" гэж тушаав. Хаан маркизтай уулзсандаа маш их баярлав. Хааны өгсөн хувцас түүнд тун сайхан завхиж, ядууч гэлээ царайлаг, бие сайтай залуу байв. Хааны охин түүнд нууцаар сэтгэл татагдж, маркиз хүндэтгэлтэй бөгөөд зөөлөн харцаар 2-3 харахад л гүнж түүнд ухаангүй дуралж өгчээ. Хаан түүнийг тэрэгтээ суулгаж хамт зугаалахыг өөрөв. Харуулууд гялгдсан хувцастайгаар хажуугаар нь давхиж явна. Харин муур төлөвлөгөө нь бүтэж эхэлснийг хараад баярлан урд нь алхав. Муур зандаа хадлан хийж байсан тариачдад "Хэрвээ хаан асуувал энэ нугын газар миний ноён Карабаси маркиз их гэж хэлээрэй. Үгүйгээр цэргүүд та нарыг ногоо шиг хэрчий шүү" гэж айлгав. Удалгүй хаан "Энэ нуг хэнийх вэ?" гэж асуухад "Карабаси маркизийнх" гэж бүгд хариулав. "Та харж байна уу эхэм хаан минь? Энэ бол жил бүр арвин ургац өгдөг нуг" гэж маркиз хэлв. Муур цааш яваад ургац хурааж байсан хүмүүст ч мөн адил айлхав. Хаан тэднээс асуухад тэд ч бас "Карабаси маркизийнх" гэж хариулав. Хаан ихэд баярлаж маркизийг магтав. Тэгээд хаан "Одоо танай цайз руу явъя" гэжээ. Маркиз юу гэж хариулахаа мэдэхгүй муурыг харахад муур "Хэрвээ таны дээдэс 1 цаг хүлээвэл
би урд нь очиод цайзыг бэлдэе гэжээ. Муур ийн хэлээд нэгэн аимшигт авраг мангасын цайз руу очив. Авраг хүндэтгэл үзүүлэхээр ирлээ гэж хэлэхэд авраг түүнийг хүлээн авч суулгав. Таныг хүссэн амьтандаа хуурч чаддаг гэж сонссон гэж муур хэлв. Тийм ээ гэж авраг хэлээд шууд арслан болж хуйрлаа. Муур ихэд айж гутигтайгаа хүшиг рүү авирч гарав. Дараа нь авраг эргээд хэвийн дүрдээ ороход муур доош бууж. Гэхдээ хаан цэрэгтэйгээ ирж таныг устгахаар явж байна гэж хэлв. Авраг цонхоор хараад айж би яах вэ гэж асуув. Та маш жижиг амтан болж чадвал нуугдаж чадна гэж муур зөвлөв. Авраг мангас агшин зуур хулган болж хуйрмагц муур харангуйтаа дайрч түүнийг идчихэв. Удалгүй хааны тэрэг ирэхэд муур гүүж гарч ирээд таны дээдэс Карабасын маркизийн цайзад тавтай морил гэв. Юу гинэ? Энэ цайз ч бас таних уу гэж хаан гайхав. Маркиз гүнжийн гарыг хөдлөн хааны араас ордонд орлоо. Дотор нь авраг мангас найз нөхдөө дайлахаар бэлдсэн тансаг ундаа байв. Хаан маркизийн сайхан зан их эд хөрөнгийг хараад маш их сэтлэл ханаж охин нь ч түүнд гал халуун дурлсан тул хэрвээ чи миний хөргөн болохгүй гэвэл тэр нь чиний л сонголт байх болно гэж хэлв. Маркиз гүн яслаад хааны өгсөн хүндэтгэлийг хүлээн авч тэр өдөртөө гүнжтэй гэрэлжээ. Муур харин ихэс ноён болж түүнээс хойш хулганы араас хөөцөлдөхөө болж зөвхөн зугаа болгож л хөөдөг болжээ.